Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тоо мэдээллийг аж үйлдвэр эрс баялагын яамнаас өнөөдөр өглөө. За энэ 8 дугаар сард Орос улбаны улсаас 643 вагон АИ92, 16 вагон АИ95, 1589 вагон дизелийн түлш, за нийт 2248 вагон хүлээн авсан байна. За харин эрээ өртөөнд 50 вагон АИ92 байна. За харин өнөөдрийн байдлаар замын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй за нийт 339 цистерн вагон байна. За үүнээс 47 вагон АИ92, 282 вагон дизель түлш, за 10 онгоцны түлш, за эндээс 231 вагоныг буулгалтын өртөөнд хүргэсэн 98 вагон замд явж байгаа байна. Улаанбаатарын байдал бол харьцангуй доктортой байдал руу шилжлээ гэж үзэхээр байна. Тийм учраас өнөөдрөөс эхлээд аж ахуй нэгжүүд орон нутгийнхаа хангалтыг нэмэгдүүлэх ажил руу орцгоё. Улаанбаатарынхаа хангалтыг бол одоо тогтмол бариад за импортын хэмжээ бас зарим өдрүүд жоохон хэмжээнд гэхдээ бас яг дунджаараа ингээд нийт бүтээгдэхүүнээр аваад үзвэл харьцангуй бас боломжийн гэж харагдаж байгаа учраас орон нутгуудад одоо тогтворжуулах хэрэгтэй. Нэн тэргуунд Өмнө Говь аймаг, Хинтээ аймаг, Дунд Говь аймаг, Өөрөнгөө аймаг, Орхон буюу Эрдэнэт, Дархан. За энэ аймагуд руу энэ том сүлжээ бүхий шатгууд өгөх станцтай аж ахуй нэгжүүд онцгой яралтай анхаарч хуваарлалтай зохицуул. Машин матмал газрын тосны газар дээр хийгдэж байгаа нөгөө цахим системийг бас хэдүүлээ хурдан хугацаанд ашиглалтанд оруулах хэрэгтэй байна.